Мадейрагийн нис сонгоцны буудыг дэлхийн хамгийн аюултай нис буудлуудын нэг гэж нэрлэдэг юм байна. Кристиано Роналдо Душ Сантош Авиеро гэдэг нэртэй юм байна шүү. This stay like this. Манай айраг бүлдэгтэй л яг адилхан гэсэн шүү. Хамтдаа сууж байхад үнэхээр энэ агуу хүнийг шүтэн бишрэх сэтгэл төрж байна. Ер нь Мадейра ч тэр чигтэл уул юм байл шүү дээ. Үлгэрээ дотор явж байгаа юм шиг ийм сэтгэл төрүүлдэг учраас Fairy Tale Forest гэж нэрлэдэг юм байна. Welcome to Madeira! Хөдөлгөөнгийн авраг болж байгаа энэ үед Роналдогийн шүтэн бишрэгчид маань олноороо байгаа хаа гэж бодож байна. Мэдээж та Роналдогийн шүтэн бишрэгч бол хаан төрсөн газар нь очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байх. Тийм учраас Роналдогийн төрсөн нутгаар хэрхэн аялах талаар бяцхан зөвлөгөө өгье. За, Кристиано Роналдогийн төрсөн нутагт ирсэн байна. Португалийн Мадейра арал Фунчал хот. За, Кристиано Роналдогийн жинхэнэ нэрийг би одоо танад хэлж өгье. Кристиано Роналдо Душ Сантош Авиеро гэдэг нэртэй юм байна шүү. Тэгээ 1985 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яг энэ хотод төрсөн юм байна. Тэгээ Роналдогийн бага нас бол үнэхээр тийм ядуу амьдралтай айлын хүүхэд байсан. Тэгээ гудамжинд одоо хөл бөмбөг тоглож өссөн юм байна. За тэгээд Sporting гэдэг Португалийн одоо спортын клубт 12 настайгаас анх тоглож эхэлсэн. Тэгээд Лиссабонд тэр Спортингийн одоо хөл бөмбөгийн сургуульд суралцаад ингээд одоо мэргэжлийн хөл бөмбөгчин болох гараагаа анх эхлүүлсэн байна. За 2003-аас 2009 он хүртэл гэсэн баха Английн Манчестер Юнайтед клубт тоглож байсан. За тэр үед нь бол Сэр Алекс Фергюсон бол Роналдог одоо жинхэнэ од болох тэр гарааг нь бол тавьж өгсөн юм байна. За Реал Мадрид багт бол маш олон жилийн хугацаанд тоглосон гэдгийг та нар бас мэдж байгаа. За 2023 оноос бол Аль Насир гэдэг Арабын багт тоглож байгаа. Мадейра арал дээр ирээд хүмүүсийн хамгийн түрүүн үздэг зүйл бол мэдээж Роналдогийн музей. Роналдогийн музей рүү ороход нэг хүний 5 еврогийн зардалтай. За энэ 5 еврогоор орсны дараагаар мэдээж тэнд Роналдогийн бүх амьдралыг үзүүлнэ. За Роналдогийн холограмтай цуг зураг авахулж болно. Роналдогийн мерчендайз бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болно. Мөн одоо Роналдогийн амьдралынхаа туршид оролцсон бүх шагналууд, түүний өмсөж байсан хувцас хэрэглэл, алтан гутлууд, алтан бөмбөг гэх мэтчлэн та гараараа барьж үзэх боломжтой. Таны бишрэн шүтэгчийн бүх зүйлийг энэ музейгээс харах боломжтой. Роналдогийн одоо сая ингээд түүхэн уншаад байсан чинь Роналдо чи 960 гол хийсэн байна манайхаа. Бүр арай л амар те 960 гол хийсэн байна. Тэгээ хэд хэдэн удаагийн Европын аварга, за аваргуудын лигийн аварга
гэх мэтлэнгээр за мөн одоо алтан бөмбөг шагналын эзэн гэдэг одоо Роналдод бол мэдээж байхгүй шагнал хүрээгүй оргил гэж байхгүй дэлхийн хамгийн мундаг хөл бөмбөгчөө гэдгийг та нар андахгүй. За тэгээд дээрэс нь манай бүсгүйчүүдийн хамгийн сонирхдаг зүйл бол Роналдогийн найз бүсгүй Жоржина байгаа. За Жоржина бол өөрөө Аргентин гаралтай Испани бүсгүй юм байна. Тэгээд Gucci брендийн дэлгүүрт худалдагч байхдаа тэрүүгээр одоо хин Роналдо шопинг хийх гэж тэнд яваад анх Жоржиныг хараад дурлаад тэгээд энэ хоёр маань суусан гэж байгаа. За тэгээд бас нэг сонин түүх гэвэл одоо Жоржиныг би чинь 5 хүүхэдтэй ингээд энэ хоёрыг ер нь 5 хүүхэдтэй гэж бодоод яваад байсан чинь Жоржинагаас бол 2 охин нь төрсөн юм байна. Эхний хамгийн том хүү нь бол өөр ээжтэй. Гэхдээ ээж нь бол үргэлж нууц байдаг юм байна. Ээж нь хинбэ гэдгийг бол хинч мэддэггүй гэж байна. Тэрний дараа нөгөө 2 ихэр байгаа шүү дээ. Эхтэй эмэгтэй 2 ихэр байдаг санагдаад байна. Тэгээ тэр хоёрынх нь ээж нь тэр хоёр нь болохоор тэгч ихэр төрсэн юм байна. Тэгээ Жоржина ч ингээд хиний Роналдогийн 5 хүүхдийг бүгдийг л яг өөрийн хүүхд мэт өсөж байгаа гэдгээрээ одоо маш сайн ээж гэж бас ингээд нилээн ингэж алдаршдаг юм байна. Жоржина бол маш том инфлюенсер бүсгүй гэдгийг бол та нар мэдж байгаа. Роналдо бол мэдээж маш олон найз бүсгүйчүүдтэй байсан. Хамгийн алдартай найз бүсгүйчүүдийнх нь нэг бол Ирина гэдээ бас нэг Оросын загвар өмсгөгч бүсгүй байна. За Португалийн загвар өмсгөгч бүсгүй байна. Телевизийн нэвтрүүлэгч байна гэх мэтлэнгээр ингээд олон найз бүсгүйчүүдтэй бас байсан юм байна. Ингээд бид нар бол одоо өнөөдөр ингээд Криштиано Роналдогийн яг төрсөн нутагт нь ирээд ингээд хөшөөнийх нь хажууд зогсож байгаадаа үнэхээр баяртай байна. Мадера арлын аяллыг маань тунгаа гэрч бидэрт гайд хийж яваа. We're professional. За Мадера арал бол ер нь бол энэ Африкт их ойрхон байрладаг арал. За бид Португалийн харьяанд байдаг Мадера арал дээр хүрэлцэн ирсэн байна. Хэрэв та нар газрын зураг нээгээд харах юм бол Мадера арал бараг Африк твийн хажууд байдаг. Хамгийн одоо ойрхон улс нь бол Марокко улс байгаа. Тэгээ яг энэ бараг Африк твийн хажууд байгаа арал Португал улсын нутаг дэвсгэр вэ гэвэл угаасаа Португалийн колони арал байсан. Тэгээ 1420-ад оны үед Португалийн 2 далаачин далайн шуурганд хөөгдөж одоо төөрч явж байгаад тэгээд нөгөө нэг арал дээр ирж буулсан нь энэ Мадера арал байсан юм байна. Тэгээ Мадера арал бол угаасаа анханаас хөнгөө арал байж л тээ. Тийм учраас тухайн үеийн Португалийн хаан одоо колончилж энэ дээр бол португалчуудыг авчир суурьшуулсан байгаа юм. Тэгээд анх одоо эрэхтэй энэ арал нь битүү мод байсан юм байна л да. Тийм учраас Мадера гэдэг чинь өөрөө мод гэсэн үгнээс гаралтай гэж байна. Тэгэд энд суурьшлын бүс байгуулахын тулд ер нь бол ойг нь шатааж исэн тэр одоо ойн төмөр нь бараг 7 жил шахуу үргэлжилж исэн гэж яригдж байна. За тэгээ анхны суурьшигчд нь одоо чихрийн нишинг одоо цагаан алт гэж нэрлэдэг байсан юм байна тухайн үед. Чихрийн нишингийн тариалан
эрхэлдэг байсан. За мөн маш олон загасчдыг бол энд авчир суурьшуулсан байдаг. За ер нь бол Мадейра арлын гол байршил нь болохоор нөгөө Португал болон Испани далаачдын одоо шинэ газар буюу Америк руу явах замд тэгээ урагшаага эндэхийг явах замд Африк явах зам дээр байдаг юм маш чухал стратегийн арга байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэчнээс ирээд хоол хүнсээ базааж авдаг, цэвэр усаа базааж авдаг ийм газар байсан юм байна. За энийг нь дагаад бас далайн дээрэмчид маш хэрэгтэй байсан юм байна. Нөгөө хөлөг онгоцнуудыг чинь дээрэмдэх гэл тэгээд далайн дээрэмчид бол энд ирж одоо бас төр буудалдаг тийм далайн дээрэмчид ирдэг гэдгээрээ бас их алдартай арал байсан байна. За тэгээ өнөөдөр бол Мадейра арал бол жуулчдын одоо эрэх дуртай 5 гол байршлуудын нэгт орж явдаг юм байна. За мэдээж юугаар алдартай вэ гэвэл Криштиано Роналдогийн төрсөн нутаг гэдгээрээ алдартай. За бид нар Мадейра арлынхаа нэлээд өндөрлөг хэсэг дээр гарч ирсэн байна. Эндээс ингээд далаа үнэхээр гоё харагдаж байна. Тэгээ миний энэ ард харагдаж байгаа энэ сүм бас нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой сүм байна. Тэгээ дэлхийн 1-р дайн 1917-оос 1921 хооронд болсон дэлхийн 1-р дайнд одоо Австро-Унгар бол ялагдсан шүү дээ. Тэгээд Австро-Унгарийн сүүлчийн хаан 1-р Карлыг холбоотны цэргүүд дайнд ялагдсныхын төлөө гэр бүлийнх нь хамт одоо цөллөгөнд явуулсан байна. Тэгээд энэ Мадейра арал дээр цөлөгдөжсэн юм байна. Тэгээд амьдралынхаа сүүлчийн мөчийг бол энд өнгөрөөсөн. Тэгээд энэ сүмд бол одоо 1-р Карл хааныг оршуулсан ийм төвхтэй газар байна. Энэ 1887-аас 1922 оны хооронд энд байсан Charles of Austria, Австро-Унгарын хааны шарил энд байна. Ер нь бол Европын хаад ноёд одоо баячуудын хувьд бол Мадейра арал нь тийм эрүүл мэндийн одоо тийм совлил маягийн тийм арал байсан юм байлээ л дээ. Тэгээд бидний одоо мэдих хамгийн мундаг хаттын нэг болох Австро-Унгарын хатан хаан Сиси хатныг манайхан бүгдээ андахгүй шүү дээ. Сиси хатан киног үзээгүй ч хүн гэж бараг байхгүй байх. Тэгээд тэр Сиси хатныг кинон дээр нэг Сиси хатан сэтгэл санааны гүн хямрал, депресд ороод тэгэл би энэ хүн дээр өвдөөл тэгээд нэг тийм нарлаг газар ирж имчилгээнд явж байгаа нэг тийм хэсэг гардаг штэ. Тэгээ яг тэр нь бол амьдрал дээр 1860 онд Сиси хатан маш хүнд өвчнөөр өвдөд одоо олоод юу гэж хэлж байгаа гэхээр магадгүй сүрийн өвчин байсан бахаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ арал дээр ирж одоо жил гаруй хугацаанд эмчлэгдээд сэтгэл санаа нь тайвшраад эдгээд буцсан ийм төвхтэй юм бэлээ. Тэгээд Мадейрагийн арт түмэн бол тухайн үедээ Сиси хатанд бол үнэхээр их хайртай байсан гэж түүхэнд нь бичсэн байдаг юм байна. За Мадейра арлын өмнөд хэсэгт байрлах Камара де Лобуш гэдэг нэртэй эртний загасчдын тосгон төрөлцөө ирээд байна. Тэгээ анх 1450-ад оны үед Португалаас загасчид ирж энд суурьшсан хамгийн анхны загасчдын тосгон юм байна. Тэгээд тэр үед хүмүүс анх ирэхэд бол яг энэ хэсэг газарт маш их далайн хав амьдардаг байсан. Одоо энэгээр ингээд ийм
жижигхэн агуунуудтай. Тэгээ тэнд бол далайн хав маш ихээрээ ингээд барилдаг байсан учраас энэ буланг бол далайн хавны танхим, далайн чоны танхим гэж нэрлэдэг тийм нэртэй юм байна. Энэ бол одоо Мадейра арлын хамгийн анхны загасчид ирж суурьсан ийм тусган байна. За энэ эртний загасчны тосгоны бас нэг алдартай зүйл байна. 1950 онд Winston Churchill энд ирж амарч ирсэн юм байна. Ер нь энд ирэх дуртайч байсан юм байна. Тэгээд мэдээж нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа гэсэн үг шүү дээ. Тэгээд дайны дараагаар мэдээж амрах шаардлагатай байсан байж таараа. Тэгээд энэ гоё газар ирж амардаг байсан. Тэгээд Churchill уран зураг зурдаг байсан гэдгийг манайхан андахгүй мэдэх байхаа тий. Тэгээд Churchill энэ хавийн зургийг яг юм маш гоё юм завинууд байгаа хгүй энд янз бүрийн өнгөтэй. Тэгээд тэр далаа дээр энэ олон өнгөтэй гоё завинуудыг ингээд зурдаг байсан байна. Тэгээд ингээд Churchill-ийн амьдтай ирж сууж исэн яг тэр цэг дээр ингээд хөшөөнийх нь хажууд ингээд хамтдаа сууж байхад үнэхээр энэ агуу хүнийг шүтэн бишрэх сэтгэл төрж байна. Мадейрагийн нэг уулын орой дээр гараад ирсэн байна. Ер нь Мадейра чи тэр чигтэл уул юм байл шүү дээ. Ингээд далаа дотроос галтуул дэлбэрэл ингээд бүхгээл гараад ирсэн уул юм шүү тий. Одоо бидний байгаа ямар нэртэй лээ? Eira do Cerrado гэж газар. Ямар түүхтэй гэсэн бэ? Энэ яг эндээс ингэж доошоо харахад өнөө Гэлманар далайн дээрэмчдээс өөрсдөө хамгаалах гэж ийм хавсал уулын дунд байрлсан газар байхгүй юу? Тэрнийг дээрээс нь ингэж хавдаг газар. Тэр газар маань тэр Гэлманарын амьдардаг байсан газар тэр доор хавж байна. Тийм байна. Энэ тэгэхээр нөгөө далайн дээрэмчд их л ирдэг байж тээ тий. Тэгээ далайн дээрэмч чинь далайгаа тойроо эрэг дагаа дээрэмдээ явдаг байсан юм шиг байна. Тэгэхээр тэднээс зогтож альж газараас харагдахгүй энэ тэр доор очсон хойно бол тэр Гэлманарын амьдардаг байсан газараас бол далаа харагдахгүй. Тэр цорын тийм газар. Ер нь бол нууцлаг газар юм байна шүү дээ. Тэгэхээр далайн дээрэмчд бол их л ирдэг байсан арал юм байна. Тийм түүхтэй газар байна. Зайлуу Гэлманар яаж тэр дээрэмчтэй чинь тэмцэлтэхтэй тэгэл. Мадейра арал дээр Кристофер Колумбын хөшөө байдгийн байна. Тэгээд Колумб бол Америк твийг нээсэн гэдгээр нь манайхан бүгдээр андахгүй штэ. Мэдээж Мадейра арал бол Америк төв рүү явах зам дагуу байдаг одоо далаачдын бууж сууж морддог тийм арал учраас Колумб бол энэгээр мэдээж байнга дайрдаг байсан байж таараа. Дээрээс нь бас нэг хэсэг хугацаанд энэ Мадейра арал дээр бас Колумб амьдардаг байсан юм байна. Энэ арлын газрын эзний охин Филиппе гэж бүсгүйтэй бас гэрлэж байсан гэсэн түүхтэй юм байна.
бол Жоа Гонсалвес Зарко гэдэг далаачны хөшөө байна. Тэгээд энэ далаач бол 1419 онд Мадейра арлыг нээсэн юм байна. Португалийн колони арал болгосон юм байна л та. Тэгээд энэ хотынхоо бас сахирагчаар урт удаан хугацаанд ажиллаж байсан. Тэгээд энэ арал дээрээ бас насан эцсэн ийм төвхтэй хүн байна. Мадейра арлын аялал маань үргэлжилсээр байна. Тэгээ бид нар Мадейра арлын өмнөд хэсгээр одоо 2 хоногийг өнгөрөөлөө. Өнөөдрөөс ингээд Мадейра арлаа бүтэн тойроод арлынхаа хойд хэсэгт ирээд байна. Тэгээд Мадейрагийн урт хэсэг бол одоо яг нэг тийм сайхан Африкийн халуун оронд очсон мэт нар шараад халуун байсан бол хойд хэсэгтээ үнэхээр бүр ингээд бараг хойд мөсөн далаад очсон юм шиг үнэхээр их ялгаатай юм байна. Энд бол маш том давлгаанууд гараад дандаа бороо ороод хүүтэн сэрүүн ийм байдгийм байна. Тэгээ Мадейра бол өөрөө одоо хэрхэн үүссэн арга вэ гэвэл ер нь 5 сая гаруй жилийн өмнө Атлантын далай доторх одоо жижиг галтуулууд дэлбэрээд тэгээд Мадейра бол дээшээ ингэж далаагаас гарч ирсэн арал байна. За тэр галтуулны зөвхөн орой хэсэг нь Мадейра арал болж үлдсэн. Доошогоо бол нэлээд том галтуул байгаа гэсэн үг юм байна. Тэгээ 6500 жилийн өмнө одоо сүүлчийн галтууланд дэлбэрч дууссан Мадейра арлыг бол нэлээд геологийн хувьд нэлээд залуу арал гэж нэрлэдэг юм байна. Мадейра арал дээр хүн суурьснаас хойш ер нь бол усныхаа асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэхээр яг энэ эргийн хойд хэсэгтээ хамаг цэвэр усныхаа нөөц байдгийн байна. Урт хэсэгт хүмүүсийн амьдраад байгаа хэсэгтээ болохоор цэвэр ус маш багтаа байдгийн байна. Тийм учраас энэ хойд хэсгээс өмнөд хэсэг рүүгээ одоо 500-аад жилийн өмнөөс ахуулаад энэ суваг шуудуу каналын системийг барьсан байна. Тэгээ Португалийн хамгийн алдартай, хамгийн эртний тэр суваг шуудууг бол энэ Мадейра арал дээр хийсэн байдгийн байна. Тэгээ тэр нь болохоор дандаа энэ чинь битүү уул байгаа учраас уулуудыг дандаа ингэ нүхлээд, цоолоод ингэж хийсэн. Одоо маш их боолын хөдөлмөр зарцуулан хийсэн 3000 км үргэлжилдэг тийм ус сувгийн шуудуу хийж одоо урт тал руугаа тэрийг хүргэсэн. Тийм одоо инженерийн гайхамшигыг 500 жилийн өмнөөс хийсэн ийм арал байна. За Мадейра арлын хойд хэсэгт нэгэн сонирхолтой газар ирээд байна. Тэгээ одоо бол яг уулын орой дээр 1150 м-ийн өндөрт гараад ирсэн байна. Ер нь бол энэ арал маань ингээ битүү үүлэн дотор, манан дотор байж байгаа арал байгаа. Тэгээ яг уулынхаа орой дээр ирэнгуут бид нар одоо бол яг үүлэн дотор байж байна. Тэгээ энэ Фанал гэдэг нэртэй газар, Фанал гэдэг нь миний ард харагдаж байгаа. Энэ сонин хэлбэртэй моддын ойг нэрлэдэг юм байна.
энэ мод бол нэг 100-аас 200 жилийн настай. Тэгээд маш өндөрт ургадаг гэдгээрээ онцлог. Тэгээд яг ингээд үргэлжил нэг юм үүлэн дотор тэгээ ийм сонин хэлбэртэй байдгаараа энэ өөрөө яг үлгэрээ дотор явж байгаа юм шиг ийм сэтгэл төрүүлдэг учраас Fairy Tale Forest гэж нэрлэдэг юм байна. Тунгайч маань биднэрт ингээд газарчлаа. Тэр тунгайч байхгүйсэн бол бид нар яг үндэ энэ олон гоё газруудыг олж мэдчихгүй юм байна. Тэгээд одоо яг бидний нэрсэн байгаа хот чи юу лээ? Ямар нэгэн газрын чинь? Энэ Портмониш гэж яа. Портмониш. Тэгээд энэ Портмониш болохоор нөгөө байгалийн бассейн ихтэй юм байна л да. Өөрөөр хэлбэл ингээд энэ чинь юм галтуулын чулуулгууд тэгээд ингээд тойрсон галтуулгын чулуулгууд дотор ингээд 75 дугаар орсоор байгаа юм яг байгалийн бассейн болцсон тий. Тэгээд тэнд нь хүмүүс аягүй гоё усанд ордог тийм онцлогтой ийм хот байна. Тэгээд Ардын баруун хойно байдаг. ардынхаа баруун хойд талд явж байна бид нар одоо тий. Тэгээд арал маань өөрөө ер нь жижиг юм байна. Бид нар бас Монголын газар нутагтаа харьцуулж үзлээ. Бараг хэдэн мянга дахин жижигэн гэчвэ. Ер нь нэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэртэй дүүцэж очих юм уу да. Тийм л арал юм байна. Тэгээд одоо ардынхаа нэг эргээс нөгөө эрэг хүртэл бол бараг цаг шахуу яваад ирчих байна. За тэгээ арал дээрх үнэхээр дэд бүтцийг үнэн супер шийдсэн байна. Ер нь одоо түнэлээр ингээд битүү холбогдсон. Угаасаа битүү уул учраас түнэлээр холбоо хайцсан. Тэр түнэл нь одоо хичнээн 100 км түнэлүүд байгаа юм бэ те. Замыг бол үнэхээр сайн шийдсэн байна. Гүүрийг шийдсэн байна. Ер нь бол энэ дэд бүтцийн асуудлыг маш сайн шийдэж чадсан учраас Европын маш олон одоо Америкаас ч тэр маш олон 100 мянган магадгүй хэдэн сая жуулчид бол энэгээр тасралтгүй гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас санаа аваад энийг ганц түнэлж болтгоо тавих юмсан, ганц гүүрч болтгоо тавих юмсан, ганц олигтой замтай болох юмсан гэж яг үндэ энэгээр айлж явах гэж бодогдчихл байна. Мадейра хот өөрөө нөгөө Португалийн нэг жижиг юм автономот улс юм байлээ тусдаа. Тийм учраас тусдаа парламенттай, тусдаа хуулиа баталдаг. Тэгээд хөөрхөн парламенттай юм байна. Мадейрагийн Фунчал загсны зах дээр байна. За мэдээж бид нар ч одоо Атлантын далайн голд байгаа арал дээр ирчихсэн учраас тэгээд юу л вэ загсал байгаа гэсэн. Энэ хараач нөгөө Ариэл кинонд Монгол загс байна. Салмон байна. За энэ яг юу гэдэг загсыг сайн мэдэхгүй байна. За энэ ингээд туна загс байна. Туна бол үнэхээр ийм том томороо. Тэгээд нэг том туна бариад зах дээр байгаа бүх хүмүүс хувааж аваад зардаг байх гэж бодож байна. За энэ юм сонин могоо загс байна. Ямар ч гоё хэмээ тийм дөрвөн өөр хээтэй юм сонин могоо загс байна. За энэ ингээд том тунаг бүр ингэж л том томоор нь зүсэж тавьдаг юм биш. Байнга туна гэж яриад байдаг. Яг үндэ туна ч маш яс бахта загс юм шүү те. Бүр яг бараг өхрөө мах шиг өхрөө махан стейк шиг юм байна шүү дээ. Туна ч одоо. За энэ Мадейрад ирсэн чи ер нь туна идэх хэрэгтэй юм байна.
За энэ нэг юм хатаас нь. Оо. Ингээ хатаачд юм байна. Манайхаар борц. За ийм филэнүүд. Чидрэн бидний идэд байсан загсчих юм шүү. Оо, энийг том удаан загс байна. Карниера. Картина сипата. Ponche la negra, ponche la tangerina, ponche tradizionale, ponche pescador. Что гоё үнэрч байна. Энэ лимонны хальсыг, гадна талын хальсыг тэгээд энэ бодоод 9 чихэр юм байлгүй. Гэрэнтэй нийлүүлээд нүдэд байд юм бас нэг ногоон өнгөтэй юм байна. За тэгээд нөгөө юугаа тийгээд Лимонный шус. Easy, stay like this. Манай айраг бүлдэгтэй л яг адилхан гэсэн үг шүү. За би бодохгүй байна уу? За. Абрикадо. Ты болгарский листы? Основном болгарский. От какого города? София. От София листы? Аз бях 10 години в София. Аз живях 10 години. От Монголия. Мадерагийн одоо үндэсний ундаа бол энэ пончо гэж ундаа юм биш үү? Тэгээ сая би та нарт пончо яаж хийхийг үзүүллээ. За пончо өөр ямар их дуусартай гэхээр угаасаа энд нөгөө чихрийн нишинг тариалдаг байсан. Чихрийн нишинг тариалдагаараа одоо үндсэндээ ингээ газар тариалгынх нь гол хэсэг чихрийн нишинг байгаа. Тэгээ чихрийн нишингээ эсгээд тийм юу гаргадаг юм бэ? Дарс гаргадаг юм байна. Чихрийн нишингний дарс. Тэгээ дээрэс нь төрөл бүрийн ийм цитрус жимснүүд хийгээд ингээд одоо бид нэг 4 төрлийн пончо загцсан байна. Тэгээ пончо ямар утга учиртай вэ гэхээр мэдээж энэ хавийнхан чинь далаач тэгтээ олон сараар олон жилээр далаагаар явдаг. Тэгээ дээр үеийн далаачид бол витамин С-ийн дутагдал гэж нэг аюултай өвчнөд үнэхээр нэрвэгддэг байсан юм байлээ. Тэгээд витамин С-ийн дутагдал чи угаасаа ингээд түүний дархлаа унгаагаад дээрэс нь ингээд шүд мүд тэрчгтэй ингээд өөрөд унцдаг байхгүй юу. Тэгээ тэр өвчнөөс сэргийлэхийн тулд далаад явахдаа энэ пончогоо дандаа авч явдаг байсан. Яагаад гэхээр энэ пончо дотор байгаа энэ ургамлууд, энэ жимснүүд чи өөрөө витамин С-гээр маш баялаг учраас витамин С-ийн дутагдлаас хамгаалахын тулд энэ пончо ундагаа эртээр үеэсээ далаачд нь ууж хэргэлдэг байсан ийм одоо үндэсний ундаа юм байна. За. Эрүүл мэндийн төлөө. Эрүүл мэндийн төлөө нутгийн хэлээр юу гэдэг? Асауди. Асауди. Аха. За тэгээд арал дээр ирсэн юм чинь загас идэн энэ туна стейк. Туна стейк мэдээж одоо Мадера арал дээр л туна стейк гэж бол биш хаана итгэв дээ. Тэгэд эндхийн Мадерагийн нэлээд алдартай зүйл бол энэ талхан байдаг юм байна. Ер нь бол юутай сармистай, ногоон, навчтай ийм
талах бол одоо энэ үндэснийх нь талхаа гэж ярьж байна. Мадейра арлын хамгийн алдартай зүйлсийг ярихын тулд яах аргагүй нисэх буудлын тухай заавал ярих ёстой болж байгаа. Яг тэгвэл Мадейрагийн нисэх онгоцны буудлыг дэлхийн хамгийн аюултай нисэх буудлуудын нэг гэж нэрлэдэг юм байна. Яг тэгвэл Мадейра арал маань өөрөө маш өндөр уулсаас тогтсон, ер нь бол онгоц буурчгаар юм хавтгай газар бараг байхгүй гэж хэлж болно. Тийм учраас энэ нисэх онгоцны буудлыг одоо хүний гараар тийм дээр бүтээсэн байна. Яг энэ онгоц бууж байгаа энэ хэсэг нь бол 180 ширхэг баган дээр тогтсож байгаа юм байна. Тэгээ маш юм хүчтэй багнуудыг дадаа дотор суйрлуулад ингээд энэ онгоцны буудлыг хийсэн байна. Сүүлийн үед бол ер нь аюултай гэхээсээ илүү инженерийн шилдэг байгууламж гэж нэрлэдэг болсон юм байна. Мөн одоо 2017 оноос энэ онгоцны буудлыг Криштиано Роналдогийн нэрэмжит болгосон байна. За цаг агаарын нөхцөл шалтгаалan Мадейра арал дээр ирэх онгоц бол байнга сааддаг, цуцлагддаг. За бид бас одоо ирэх гэж 3-4 цаг онгоц маань хойшилсан байгаа. Тэгэхээр хэрвээ Мадейра арлаар аялах гэж байгаа бол цаг агаарын нөхцөлийг бодолцож онгоцоо захиалах ёстой шүү гэдгийг бас энэ дарсанд хэлчихье. Хөл бөмбөгийн авраг болж байгаа энэ үед Роналдогийн шүтэн бишрэгчид маань олноороо байгаа хаа гэж бодож байна. Мэдээж та Роналдогийн шүтэн бишрэгч бол хаан төрсөн газар нь очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байх. Тийм учраас Роналдогийн төрсөн нутгаар хэрхэн аялах талаар бяцхан зөвлөгөө өгье. Роналдо бол Португалийн Мадейра арал дээр төрсөн. За Мадейра арал бол яг Европын арал бол биш ээ. Энэ бол Португалийн одоо колончилж байсан Африк твийн дэрэгдэх жижигхэн арал. Өөрөөр хэлбэл одоо та арал руу нисэж очих шаардлагатай болно гэсэн үг. За Мадейра арал дээр очихын тулд хэрвээ бид Улаанбаатараас Франкфурт хүртэл ниссэн бол Франкфуртаас Мадейра руу ниснэ. За энэ хоорондох зардал маань нэг хүний $350 ирэх очих юм болно. Гэхдээ арай хямд зардалтай явъя гэх юм бол Португалийн аль нэг хотоос ниссэн хамаагүй хямд тусдаг. Мэдээж та Мадейра арал дээр очих гэж байгаа бол Португал улсаар бас аялах байхаа гэж бодож байна. Тийм учраас Португалийн нийслэл Лисбон эсвэл одоо Португалийн алдартай хот болох Портогоос нисэх юм бол хамаагүй хямд туснаа. За бид бол Порто арлаас Мадейра руу ниссэн. За ингээд бол нэг хүний $90 зардал гарсан нэг талдаа. За тэндээсээ Мадейрагоосаа бид буцаад Парис хот руу ниссэн. За Парис хүртэлх зардал маань харин $80 болсон. Ер нь бол 3-4 сарын өмнөөс төлөвлөлтөө хийгээд одоо хямд чартер нислэгүүдийг хайж олох юм бол Европын доторх хотуудын нислэгүүд маш хямд байх боломжтой байдаг. Хэрвээ та тухайн газараа очиод тэндээсээ тухайн өдрөө захиална гэх юм бол 3-4 дахин илүү үнэтэй байдаг гэдгийг анхааруулъя. За Мадейрагийн нийслэл Фунчал гэж хот байдаг. За Мадейра арал маань өөрөө манаас экватор дүүрэгтээ тэнцүү шахуу жижигхэн арал учраас та хаанч буудалж болно. Гэхдээ нийслэл хот Фунчалынхаа төвд буувал бүх юмдаа илүү ойрхон байдаг шүү. За бид Фунчал хотод Airbnb захиалаад 3 хоногийн турш $450-оор 2 унтлагын өрөөтэй Airbnb-д орсон. Мадейра арлаар аялахад ер нь бол машин түрээсэлж аялсан нь хамгийн хямд бөгөөд тогтоо байдаг. Яагаад гэвэл энэ арал маань маш сайн дэд бүтэц хөгжсөн, маш сайхан замуудаар холбогдсон байдаг. Тийм учраас та нисэх буудлын дээр буунгуудлаа машин түрээсэлж авах боломжтой. Гэхдээ машинаа сайтаар орж ирснээс захиалах хэрэгтэй. За ер нь машин захиалахад аль болохоор хямд үнэтэй машины сайтуудыг бид нар сонгож явдаг. За машин захиалахад бол тухайн өдрийн аз мэддэг. За бид арай хямд үнэтэй
Тэгээд захиалсан машин маань тухайн өдрөө байхгүй байх тохиолдолд тэр үнээрээ илүү үнэтэй гоё машин авах боломжтой. Илүү үнэтэй гоё машин захиалсан байхад магадгүй илүү хямд муу машин ч танд таарч магадгүй. Өөрөөр хэлбэл тэр өдрийн тэнгэр мэддэг асуудал болд юм аа. За бид Мадейра арал дээр машин хөлсөлөхөд онлайнаар захиалсан машин маань маш хямд үнэтэй байсан. Өөрөөр хэлбэл өдрийн 30 еврогийн үнэтэй машин захиалсан. За харамсалтай нь газар дээрээ очоод 3 хоногт $110 төлөөд машинаа авахд нэмэлтээр $500 даатгалын мөнгө төлсөн. Тийм учраас хямд үнэтэй гэж машинаа захиалсан боловч нэмэлтээр даатгалаар нь илүү үнэтэй тусах магадaltaй байдаг юм байлээ шүү. Тийм учраас урьдчилж энэ талаар мэдээлэл авах нь их чухал юм байна. За баярлалаа. За. Маш баярлалаа. Танилцгаалаа. Тэгээд за энэ сайн яваад яриа. За. Сайн сууж байгаарай. За баярлалаа. Бот гайхамшиг юм бүтээсэн юм ба. Зай атын дуньяга дурдэлхий байдаггүй юм. Энэ гайхамшгийг үзэж